Сайн бацгаана уу. Хэрэгтэй комменттэй чимээс хүүхдийн подкастын маань ширгэн дугаар эхэлж байна. Өнөөдөр Diamond Mind Хүүхдийн Хөгжлийн Академи ерөнхий менежер Шүрээ багш маань оролцож ирсэн байна. Танд өнөөдрийн мэнд. Өдрийн мэнд. За та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За намайг Шүрэн Цэцэг гэдэг танилцууллаа тийм ээ. Тэгээ би Diamond Mind Хүүхдийн Хөгжлийн Академи ерөнхий менежер хийдэг. Мөн Diamond Mind хөтөлбөрүүдийн чиглүүлэгч багш, сурагч багш хийдэг байгаа. Өнөөдөр бид хоёрын ярих сэдв болохоор төвлөрөл. Тэгэхээр ингээд одоо үеийн ингээ хүүхдүүдийг харахаар ингээд төвлөрөх чадамж нь нэлээд муу болцсон юм болов. Миний хувьд ч гэсэн яг нэг зүйлд ингээд тогтоод төвлөрөх тэ цал дээр асуудалтай ингээд унджаар ингээд өсвөр насны хүүхэд нэг 20-30 минут төвлөрдөг гэдэр гэсэн чинь 20-30 минут бараг төвлөрч чадахгүй 5-10 минут бараг арай гэж төвлөрөөд байгаа юм болов гэд ийм зүйлийн тухай ярих гэж бодлоо. За баярлалаа. За тэгэхээр төвлөрөл гэдэг бол бас бидний хувьд маш том хэрэгцээтэй зүйл байгаа тийм хүүхэд гэлтгүү том хүмүүст ч гэсэн төвлөрөл гэдэг зүйлийг хийхэд хэцүү байдаг. За тэгэхээр төвлөрөл гэж яг өөрөө юу хэлээд байт юм бэ гэхээр тухайн яг нэг ямар ажил бүтээх гэж байгаа, ямар ажил хийх гэж байгаа тийм ээ. Тэр ажил мэргэжлээ бид нар өөр жижиг зүйл сатаарахгүйгээр яг оюун бодлоо дайчилж хийж байгаа зүйлийг төвлөрөл гэж хэлээд байгаа. Тэгэхээр яг энэ төвлөрлийг бий болгохын тулд бид нар яалтчгүй өөрийгөө л удирдах хэрэгтэй байгаа. За тэгэхээр би энийг гүн үйл гэдэг номтой уялдуулж хол би чи гүн үйл гэдэг номын талаар уншижсэн үү? Сонссон. За тэгэхээр Georgetown-ы их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор зохиолч Cal Newport гэдэг. За тэр Cal Newport яасан бэ гэхээр Deep Work гэдэг ном бичсэн байдаг. 16 онд яг энэ номоо гаргасан байдаг. За тэгэхээр энэ ном нь монголоор орчуулахдаа гүн үйл гэж орчуулад Grand Book Publishing-ээс хэвлэж 2020 онд хэвлэж гаргасан байдаг. За энэ номон дээр яг энэ төвлөрлийг маш ингээд дэлгэрэнгүйгээр гоё бичсэн байдаг. Тэгэхээр энийг хүмүүс унших юм бол хүүхдүүд маань бас энэ гүн үйл гэдэг номыг унших юм бол илүү дэлгэрэнгүйгээр би өөрөө өөртөө төвлөрөл хийж чадах юм байна. Төвлөрөл хийснээр миний бүтээмж нэмэгдэх юм байна. Ур чадвар сайжрах юм байна гэдгийг бас ойлгож авах боломжтой. За энэ гүн үйл номон дээр яг юу гэж бичсэн байдаг вэ гэхээр ерөнхийдөө төвлөрлийг үн цэнтэй, ховор, утга учиртай байдаг зүйл юм а гэж ангилж утсан байдаг. Тэгэхээр яагаад үн цэнтэй юм бэ гэхээр бид нар нэг ажилд маш сайн ингээд төвлөрөөд тухайн ажлыг хийгээд ирэх юм бол тэр ажлаас тэр ажилд бид нар төвлөрөх юм бол шинэ ур чадварыг бий болгож авч байдаг. Шинэ ур чадварыг бий болгосноор бид нар шинэ бүтээмж нэмэгдүүлж байдаг. Тэгэхээр бүтээмж маань нэмэгдэж байна гэдэг маань шинэ ур чадварыг бий болгож байна гэдэг яалтчгүй тухайн үед хэрэгтэй байгааз. За тэгвэл энэ маань үн цэнтэй байх нь. За бид нар ингээд хүүхдүүд ялангуяа сурах гад тийм ээ. За хичээж байгаа штэ хичээлээ хийх гээл сурах гал альва зүйлийг ингээ хичээгээд байгаа өөрийгөө дайчлах гээд байгаа боловч яалтчгүй ингээ сатаараад байдаг. За энэ сатаарлал өөрөө дарж сурах хэрэгтэй. Тэгэхээр бид нар сайн ур чадвар эзэмшихийн тулд өндөр бүтээмж гаргахын тулд сатаарлуудыг дарах хэрэгтэй. За чи дөрөв одоо сатаардаг гэлээ. Тэгвэл одоо чи ингээ жоохон төвлөрөхөө магадгүй хичээлээ хийх гэж яах вэ? Юунд илүү их сатаараад ах вэ? Ихэвчлэн нэг чатны notification-уудыг да ингээд дүн ингээд дуурах тиймэрхүү чимээ ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээс ялангуяа амар их сатаардаг. Жишээлбэл тийм зураг дуурайт чах тохиолдол. Яг ингээл хичээлээгээ сууйдаа гэдэг чинь утсан дээр ингээд чат ирээд байвал шууд харахгүй хэрэг тийш ороод ч юм уу те. Тэгээд миний хувьд бол тэгдэг. Бус төгтөдөө учраас ер нь найзуудаа сонсоход яг л тэгдэг юм шиг санагддаг. За тэгэхээр бид нар тэгвэл хүүхдүүд маань яаж төвлөрөл хийх вэ гэхээр яг төвлөрөөд би хичээлээ хийгээ бодсон бай. За яг төвлөрөөд гоё зураг зурах гэж тий. Тэгвэл төвлөрлөө нэмэгдүүлэхийн тулд одоо тэр саад болоод байгаа зүйлсээс хол байх хэрэгтэй. Жишээлх юм бол би утсаа дуугийн хаага хол тавьчих тий. Ойрхон дуугийн хаага тавьчихвал магадгүй байж байгаа бас сөгч үзээд байж магадaltaй тий. Доош наруудад тавьчих гэрэл насахгүй байсан чинь ингээд утсаа үзээд байх боломж. Тэгвэл хол тавьчих юм бол тийшээ бас нэг 2-3 алхаасаа төвөгшөөгөөд яг төвлөрөө суух боломж бүрдэж байгаа. За дээр нэмээд хүмүүс бас нөө ус уугаад ус их хэмжээгээр уудаг хүмүүс ялангуяа ингээд ойрхон босох тий зүйл болдог. Тийм учраас усаа ч гэсэн баг уух гэж хүртэл төвлөрөхтэй анхаардаг байх. За тэгээд түрүү ярьсан одоо төвлөрлийг бас нөгөө гүн үйл нам дээр ховор юм аа гэсэн байдаг тий. Гүн үйл нас ховор зүйл юм. Яагаад энэ ховорын гэхээр хэмчгэд маш хэцүү байдаг юм. Тухайн зүйлийг за тэгээд хэмчгэд хэцүү байдаг бас үр дүнтэй байлгахад хэцүү. Бид нар үр дүнтэй байлгах за би өстө 30 минут нам сайхан төвлөрөнтэйгээ үр дүнтэй байлгаж аар сар жижиг ажлууд гарч ирээд түүнд ингээд бас цагаа зарцуулаад байгаа болохоор нөгөөтгөө үр дүнтэй байлгаж чадахгүй байна.
Тэгэхээр хэдийн хугацаанд би төвлөрч чаддгийн хэр үр дүнтэй байлгахын гэдгийг бас өөртөө ингээд дүгнэлт хийжүүл зүгээр хагаад тэрийг мэдээд авчвал их зүгээр. За би ямар ч үснэ 30-40 минут төвлөрч чаддгийн шүү гэж боджвол за 30-40 минутанд би яг чухал юугаа хийж болох юм бэ? Тэрийгэ бариад хийчих болж штэ тийм ээ. За эсвэл 20 минут 40 минут 20 минут төвлөрдөг бол яг 20 минутанд хийж болох зүйлсээ. За 20 минутад энийг хийгээд миний төвлөрөх хугацаа алдагдах юм чинь тэр үед нь би өөр сатаарсан ажиллаа хийчихэд буцаад энийг хийх болох юм аа гэдэг чинь ингээд төлөвлөгөөтэйгээр төвлөрч болох нь шүү дээ тий. За тэгээд дараач байгаа нь болохоор утга учиртай юм аа гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр төвлөрөл бол яалтчгүй утга учиртай байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар ингээд амьдралдаа сатаарахгүйгээр мэдээж хэрэг төвлөрөөд одоо яг энэ утга учир дээр ингэж ярил л да. Аливаа зүйлд ингээд нэг зүйлд хит төвлөрөөд ирэхээр тэр бүтээлэдэг тий. За магадгүй чи химийн хичээлдээ л би сайн бай, химийн хичээлэл хийгээд тэрний элементийг л чийжилж игээл яг тэр хичээл чинь сайжраад байдаг боловч нөө математик ч юм уу Монгол хоцрогдоод ах магадлал. За одоо хүмүүсээр ингээд бодоход нэг хүн жишээ машинтай болъё гэж бодсон байдаг тий. Тэгвэл яг тэр машинтай болъё гэсэн бодол төр төвлөрсөн учраас яг авах гэж байгаа тэр машин нь одоо магадгүй пүрус 30 гэдэг ч юм уу тэгвэл тэр пүрус 30 л эргэн тойронд нь харагдаад байдаг. Өөрөө цагаан өнгөтэйг авъя гэсэн цагаан өнгөтэй л пүрус 30 харагдаад нь бусд нь харагдаад байгаа. Гэх мэтчлэнгээр би юун дээр төвлөрөн яг тэр нь биелээд байдаг нь утга учиртай байгаа. Тэгэхээр үнэхээр хичээлдээ сайн бай, хичээлдээ сайн хий, би хичээлдээ төвлөрөе гэвэл хичээлээ бид нар алдахгүйгээр хийх хэрэгтэй. За энэ дэр нөгөө баланс гэдэг юм гэж байна. За бүх хичээлдээ л хүүхдүүд сайн байх хэрэгтэй шүү дээ. За саяхан шиг ганцхан хиймдээ би сайн байх хэрэгтэй гэх хиймээ хийгээд байвал математик юм Монгол хэл хаягдах гэдэг. Тэгвэл яаж эднэрийгээ би баланстай авч явах вэ гэхээр төвлөрлөө цагийн менежменттэйгээ уяад хийвэл их зүгээр. За би тэдэн цаг төвлөрөөд тийм хичээлээ хийн, эдэн цаг төвлөрөөд ийм хичээлээ хийн, бус сул чөлөөтэй цагаараа ийм зүйлийг хийя гэдэг ч юм уу те. Ингээд ирэх юм бол төвлөрөл маань бас утга учиртай болоод ирж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол ингээд 40 минутын хичээлд ингээд яг суудаг штэ. Тэр хугацаанд ч гэсэн яг төвлөрөх нь ингээд асуудалтай болоод багш ярьж байгааг ойлгохгүй те. Ингээд хажуудтайгаа яриад ч юм уу хүнийгээ саадарч болох. Тиймэрхүү төвлөрч чадахгүйгээс болоод амар их асуудлууд үүсдэг юм шиг санагддаг. Ингээл ямар нэгэн хичээлийг яг үр дүнтэй хий ч юм уу эсвэл шалгалтын өмнөхөөр бэлдээд унтах гад тэгэнгүүт төвлөрөх чадамжгүйгээс болоод ингээд итгэхээ салгардах ч юм уу тий. Эсвэл яг өөрийнхөө төвлөрөх цагийг мэдчихвэл бас амар ашигтай юм байна. Амар байгаа. Тэгээд за бага нөхөр нь тэр нь чухал шүү дээ. Гэхдээ яг за би 5 минут л төвлөрөх чадамжтай юм. Тийм учраас 5 минут яг ном уншиж байгаа. Тэгэхээр жоох юм айжгаар дахиад 5 минут үргэлжлүүлээ. Хий да. Тэгвэл илүү үр дүнтэй болоод ирж байгаа юм тий. Тэгээд саяын юун дээр яг 40 минут бид нар нэг удаагийн хичээл 40 минут ордог тий. Өсвөр насны хүүхдүүдийн яг төвлөрөх одоо чадамж нь 20 минут гэдэг юм л да. Бүрэн төвлөрөх чадамж. За тэгэхээр тэр хичээлд магадгүй 20 минут бид нар бүрэн төвлөрөөд сонсцсон байхад үлдсэн 20 минутын сонсохын тулд өөрийгөө дайчлахаас өөр авахгүй, оюун бодлоо бид нар дайчлахаас өөр авахгүй болж байгаа. За тэгэхээр багш нар бас сонирхолтой аргаар хичээлээ заах ч юм уу тий. Ингээд нэг зарим нэг чанга дуутай багш ч юм уу эсвэл их сонирхолтой аргаар зааж байгаа багш нар дээр бид нар ингээд төвөгшөөхгүйгээр яг тэрийг ингээд сонирхоод хийгээд үнэхээр тэрний төлөө яваад байдаг шүү дээ тий. За түүхийн хичээлийг хүмүүс түүхийн багш одоо сонирхолтой түүхийг заадаг бол түүхийн хичээлдэх хүүхдүүд илүү сайн байгаад байдаг. Яг тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн төвлөрөх чадвар бол 20 минут байдаг. Тэгэхээр энийгээ бид нар бас өсөх нэмэх тийм зүйлсүүдийг өөрсдөө л даачилж их хэрэг нөө хичээл зүтгэл хэнийг ч гомдоодгүй гэдэг шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө хичээгээд бид нар яг энэ төвлөрлийг бий болгох хэрэгтэй. Түрүүн бас хэлжсэн интернеттэй холбоотойгоор хүүхдүүд маань үнэхээр их сатарч байна гэ яалтчгүй яг дижитал нийгэм үүсэж байна тий. Одоо тэгэхээр бид нар интернет үзэхээс өөр арга байхгүй, үзэх хэрэгтэй л байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо жишээ нь чиний подкастыг хүүхдүүд интернетээр л үзэн шүү дээ тийм ээ. Тэгэхэд зарим хүүхдүүд интернетээр одоо подкаст үзээд, лайв үзээд өөртөө хэрэгцээтэй мэдээлэл аваа байж хат ээж аваад андуурдаг. Чи утас аралтаад байна тий боль гэд тэгэхэд тэр хүүхэд ээж автайгаа ойлголцох хэрэгтэй байна. Ээж би хараа яг утсан дээр ийм үзчихсэн та энийг одоо эсвэл ярилцах өмнө тий би өдөрт одоо 2 цаг утсаа оролдчихъя. Тэр 2 цагийн одоо 40% нь подкаст лайв үзчихье. 20% нь би найз нөхдөө зарцуулъя тийм ээ. За 20% нь би хичээл номдоо зарцуулъя гэд ингээ ярилцчих юм бол за манай хүүхд өдөрт 2 цаг л хичээ одоо интернет оролдоно. 2 цагийн хугацаанд ийм зүйл хийж байгааг ойлгомжтой болчихж байгаа учраас яг тухайн хүүхдийг ээж аав нь ойлгоно, ээж нь хүүхдүүд
хүүхдүүд нь ч гэсэн эцэг ихтэй өөрийгөө ойлгуулж чадчих байгаа. Тэгэхээр ингээд ирчих юм бол бид нар заавал тэр интернетээс бас сатаарахгүйгээр өөрийгөө төвлөрүүлээд өөрийгөө ингээд үндсэн бүтээмжтэй ажлуудаа хийгээд явж болохоор байгаа. Яг интернет гэсэн дээр болохоор ингээд интернетд одоо ингээд хитрхи их мэдээлэлээд учраас яг нэг мэдээлэл дээрээ ч ойлгохтой зөвлөрч чаддгүй. Бараг хэдэн секундын дотор л асар их мэдээлэл аваад те ингээд фэйсбүүк үлгээ яж хаад энэ дим болсон гэж тэнд ингэсэн гэж ингээл тарих бүр хитрхи их мэдээлэлээр дүүрдэг болохоор төлөж чаддгүй болов гэж боддог. Тэнгүүд одоо ч гэсэн ингээд TikTok тэгээ YouTube дээр short гэдэг хүртэл ингээд нэг хэдэн секундын бичлэг хүүхдүүд яг тийм л юм одоо ингээд үздэг болсон. Ингээд нэг 2-3 минутанд ингээд бараг 4-5 бичлэг ингээд TikTok-аас ингээд үзэх жишээний. Тэгэхээр ингээд хүүхдүүд ингээд анхаарал төвлөрөх төвшин ингээд багасаад ч юм уу те амархан юмнаас үүддэг. Нэг юм удаа хийдэггүй ингээд шин ингээд байнга шин юм өгсдөг болоод байгаа юм болов. Тийм учраас хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх үү? Тэгээд яаж одоо анхаарал төвлөрүүлдэг цагаа нэмэх үү? За тэгэхээр сая ярьснаар бол одоо ингээд хүүхдүүд маш олон мэдээлэл донд яалтчихгүй юм байна. Тэгэхээр өдөрт ер нь хүний тархин дотор 60,000 бодол эргэлтчихэд гэж байгаа шүү тий. Тэгэхээр тэр бодлыг хэн захирч чадах юм? Өөрөө л захирна шүү дээ тий. Би л бодлоо өдөртөхгүй бол миний бодлыг би чингүүний али би чиний бодлыг өдөртөөд ийм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр өөрөө л бодлоо өдөртнө. Тийм учраас өөрийнхөө бодол дээр өөрөө анализ хийгээд за өөрийнхөө авж байгаа мэдээлэл дээр ч гэсэн бид нар шүүлтүртэй хандах хэрэгтэй. Аль нь надад хэрэгцээтэй, аль нь хэрэггүй. Одоо фэйсбүүкээр янз бүрийн мэдээлэл шүү дээ. Инстаграмаар тэнд нэг айл шатаж гинэ, энд нэг тийм уу юм болж гинэ, энд нэг хүн онц авдангаар авч гинэ, тэнд нэг сайхан мэдээ байна гинэ. Энэ бүгдийг бид нар хараад байвал бидний нөгөө 24 цагч хүрлцэхгүй шүү дээ. Нөгөө алтан сайхан цагаа хэрэггүй зүйл зарцуулаад байхаар бидний нөгөө үнэтэй цаг маань л урсаад байгаа юм. Тэгэхээр тэр үнэтэй цагаа бид нар зарцуулахын тулд төвлөрөл гэдэг нэг хийх гэдэг байна. Тэгвэл би төвлөрөл хийнэ гэдэг маань өөрөө бүтээмжтэй цагуудаа тооцоолоод би яг аль бүтээмжтэй цаг дээр байх хэрэгтэй юм бэ? Аль нь надад шаардлагатай юм? За энэ шаардлагатай зүйлийг би хийлээ. Буцаагаад бүтээмжтэй зүйл рүү яаж төвлөрөх вэ? Тийм ээ? За одоо энийг би аягүй ийм энгийн жишээгээр тайлбарлахад юм байгаа байхгүй юу? Би одоо өндөр бүтээмжтэй одоо сургалтандаа хүүхэд сууж шít хичээл дээр сууж байна. Хүүхдийн хувьд сурах маш чухал тий. За чухал ажиллаа хийж сурах гад байжсан ч магадгүй тэр хүүхдээ утас догрлоо. За тэр шаардлагатай байж болно тий. Гинтийн байж болно. Тэгвэл утсаа аваад яриа л да магадгүй аав нь байна уу чингүнэ чи гэрийн дэлхүүрээ авсан уу аав нь одоо гэрээсээ гарах гэж шүү гэж хэлж болно тий. Тэнгуут тийм аав би гэрийн дэлхүүр байгаа та явж болно гэж хэлээд таслахын оронд хичээлийн хажуугаар байж байгаа багшаа би гарчаад ирээ гэснээр ааваа тэгээд яасан дүү яасан хоолны мөнгө яасан өдөр ингээд орой яахын хоол идэх юм уу инээтрэг ингээ өөр юм яриад тавьчвал тэр хүүхэд бүр ингээ сатаар явчихж байгаа. Тэгээд сатаарж явж байгаа бүр ингээд хийцгүүр явчихна гэсэн. За тэгхгүйгээр чухал дуудлага орж ирлээ. Чухал дуудлагатайгаа ярьлаа тийм ээ. Байна уу? За би дэлгүүрээ авсан байгаа учраас та буцаагаад нөгөөдгөө тавиад буцаа суралцахдаа төвлөрч чадчихвэл тэр яг нөгөө төвлөрөх бүтээмж өндөрдөөрөө байж чадж байгаа. Тийм ээ. Бүтээмжтэй ажиллаа хийж гин шаардлагатай ажил орж ирлээ. Түүнийг хийлээ. Буцаагаад бүтээмжтэй төвлөрч чадчих. Ердөө л энэ одоо цаг төлөвлөлтөйг уяж байгаа бүтээмж нэг хэсэг байгаа. За тэгээ бас нэг зүйл байдаг. Одоо саяын ярьсантай холбоотойгоор төвлөрөл хийх аргууд гэж байна шүү дээ тий. Тэгэхээр төвлөрөл хийхэд яг энэ аргуудыг бас тэр гүн үйл номдэр бичсэн байдаг байхгүй. 4 төрлийн арга байдаг. Зожиг арга гэж байж гин. За тэгвэл химнэлцийн арга гэж байж гин. Сэтгэл зүйн арга гэж байж гин тий. За тэгвэл энэ аргуудыг би яаж ашиглах юм бэ гэж. За тэгвэл зожиг арга гэж байна. Зожиг аргыг болохоор ихэнхдээ зохиолчд буюу жүжигчин ч юм уу тийм хүмүүс хийдэг байна л да. Одоо би жишээлх юм бол өнөөдөр зохиолоо бичиж гээд тэгэх юм бол зохиолч байлаа гэдэг тий. Магадгүй амралтанд очиж бүтэн сараар зөвхөн тэр зохиол бичгтээ анхаарад зөвхөн өөртөөгөө ярилцаад нөгөө зохиолоо бичээд ингээд бүтэн сар сууж төвлөрч болж байна. Энийг бүр зожиг арга гэдэг байхгүй. Тэгэхээр бүр жижиг ажлуудад үгүй нөө гэж хэлсэн ба шүү дээ тий. Тэгэл зөвхөн өөрийнхөө хувьд үнэтэй тэр л ажиллаа хийх гэж төвлөрсөн байж байна. За тэгвэл химнэлцийн арга гэж байж байна. Химнэлцийн арга гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр өдөр тутамдаа хийж байгаа арга байна. Одоо нөө багш нэлээд шүү дээ өдөр бүр хий гэд тий яг тэр арга байхгүй. Би өдөр бүр өөртөө нэг цагийг зарцуулъя. Өдөр бүр. Тэгэх юм бол би өдөр бүр нэг хуваар өсөөд авах байгааз өдөр бүр өөртөө би хувь хүний хөгжилтэй цаг зарцуулаад ном уншдаг байж болж юм. Дасгал хөдөлгөөн хийдэг байж болж юм тийм ээ. Өөрийгөө зоригжуулдаг байж болж энэ бүгдийг хийгээд ирэхэд би өсөж байгаа.
Тэгэхээр энэ нь би төвлөрөөд ирэхийг хэмнэлцэн арга гэж байгаа. Тэгэхээр хэмнэлцэн арга гэдэг нь юу гэхээр өдөр бүр тодорхой хэмжээний цаг төлөвлөөд яг тэндээ төвлөрч чаддаг арга. Жишээлх юм бол өдөрт би 1 цагийг л өөртөө зарцуулаад ажиллаа хийдэг бай. Эсвэл зөвхөн 1 цагийг зарцуулаад гэр бүлтэй хэрэгцээтэй зүйл хийдэг бай тээ. Энэ болохоор хэмнэлцэн арга болчихж байгаа. За тэгвэл бас нэг арга нь болохоор холимог арга гэдэг. Тэр холимог арга гэж яг юуг хэлээд байдаг вэ гэхээр тодорхой цаг хугацаанд хийдэг арга гэж. За магадгүй би энэ 7 хоногт одоо ажил дээрээ том нэг бүтээмжтэй ажил хийх гэж тий. За тэгвэл чи подкаста бас хийж лээ. За би подкаста 7 хоногт 1 удаа хийдэг тий. Тэгвэл би подкаста яаж төвлөрөх вэ? 7 хоногтоо 2 удаа төвлөрч. 2 удаа төвлөрөхдөө би 4 цагаар төвлөрч тий. За 1 цаг дээр нь би асуултаа бэлдээд хүмүүстэйгээ ярих юмаа бэлдээд хүмүүс руугаа яриад ингээд зочтой урьж болж чинь тий. За дараачих дээр нь юу гэдгийг нөгөө хүмүүсийнхаа талаар судалдаг барьдаг ч юм уу чиний ажил чинь бас өөр байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэрийг хийн гэдэг чинь ингээд холимог арга нь болохоор 7 хоногтоо 3-аас 4 удаа ч юм уу ингээд хийчихдэг байна. Өөр тодорхой хэмжээний цаг гаргаад. За тэгвэл сэтгэл зүйн арга гэж бас байдаг. Сэтгэл зүйн арга гэдэг нь юу байдаг вэ гэхээр өдөр тутмынхаа ажлыг хийгээ явж байдаг. За өдөр тутмынхаа ажлыг хийж явах явцдаа төвлөрлөө. Зүгээр л ажиллаа хийжснаа за одоо жоохон зур төвлөрөөд би нөгөө ийм ажилладаг хийж гэд ингээ хийгээд энэ сэтгэл зүйн арга нь болохоор ихэнхдээ нөө мэрэгшсэн бүр ингээ төвлөрөөс сурцсан мэрэгшсэн хүмүүс төр байгаа. Тэгэхээр бид нар төвлөрөл гэдэг зүйлийг ашиглахдаа бас саяын 4 аргыг ашиглаж болох ба шүү дээ тий. За хүүхдүүдэд зөвлөхөд бол хэмнэлцэн арга илүү зохимжтой. Өдөр бүр тий. За өдөр бүр би тодорхой хэмжээний одоо 3-аас хичээлдээ явлаа. Өөрийнхөө цаг төлөвлөлтийг гоё ярах хэрэгтэй. Өглөө бослоо. За өглөө ордог хүүхд хичээлдээ явлаа. Хичээлдээ яваад хэдэн цаг тэрхийн 2 цагт. За автобус гэж явсараа 3 цагт ирээ. 3-аас 4 цагийн хооронд өөрийгөө чөлөөтэй байлгаж болно шүү дээ тий. Гэр орноо цэвэрлдэг ч юм уу, хоол ундаа идэх гэж заа чөлөөтэй чинь тэгвэл би 3 цагаас эхлээд 5 цагийн хооронд 2 цаг өөртөө төвлөрч болж байгаа. Энэ 2 цагт хичээлээ үр дүнтэй хийж болж гин. Эсвэл ном уншиж болж гин. За тийм ээ. Чи дасгал хөдөлгөөн хэр хийдэг вэ? Гайгүй. Гэтэ зүйл хийхгүй. Зүйл хийхгүй байгаа. Тэгэхээр би бас дасгал хөдөлгөөнийг ч гэсэн төвлөрч хийж байгаасаа гэж хүсдэг. Өдөр бүр 20-30 минут. Бассейн сэлдэх та яг амар төвлөрч ингэж сая бодлоо. Яг ингэж усан сэлээр ээж та бүр яг тэр ингээ усан дотроо ингээ яг зөвхөн тэр үеийнхаа мэдрээл өөрийнхөө сэлж байгаа бүтэн бие ингээ тэгэл ингээ усан дотроо ингээ байхад ингээ өөр янз бүрийн юм өдр бодох яг төвлөрч чаддаг болов. Тэгээд төвлөрөх гэдгээс амар бүтээмж ундаг. Жишээлбэл одоо ингээ нэг мэтгэд одоо миний хувьд ч гэсэн манай найзуудын хувьд ч гэсэн ингээ гэрийн даалгавраа ингээд 1 цагийн дотор ингээд тасралтгүй яг төвлөрөөд хийж болохоор хахад 4 цаг хийсэн байдаг. Ягаад гэвэл голоор нь ингээд босоол те том өрөөндөө ороод суугаал хоол моолоо идээл ингээд янз бүрийн юм хийгээл дүүмүүдтэйгээ тоглож инээлдэж үнээр голоор найзуудтайгаа яриад ингээд тэгэхэд 4 цагийн өнгөрцөн байсан яг үндэ сайхан амраад өөрөөрөө байж чадна гэвэл бас тийм яг хичээлээ дуусгах чадна гэвэл ингээд бас дуусаагүй ингээд тэгэхээр ингээд амар ийм алдагдaltaй хэмээд одоо төвлөрч чаддаг. Тийм яг үнэн баггүй энэ чинь алдагдал баггүй тийм ээ бид нар алдагдал одоо мөнгөөр бол алдагдал гэдэг тань гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цагийн алдагдал үлээгээд байгаа. Тэ? Тэгэхээр бид нар яг төвлөрөх хугацаанд төвлөрөөд тэрийг ингээд түргэн чанартай хийчих юм бол бусд илүү цагаараа бид нар өшөө илүү гой ингээд өөртөө хэрэгцээтэй ч юм уу чөлөө цагийг бий болгож чадчих. Тэ? Тэгэхээр энэ төвлөрөл гэдэг зүйлээ маш сайн гаргаж ирэх хэрэгтэй. Өөрийнхөө ур чадвар бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө бүтээмжийг шинжиж авах хэрэгтэй. Би яг бүтээмжтэй байж чадчихна уу, чадахгүй байна уу, тий? Өөрийнхөө түрүүн хэлсэнчлэн хаана би яг хизээ ямар хугацаагаар төвлөрч чадах юм гэдгээ бас мэдчих авах хэрэгтэй. Зарим хүмүүсийн онцлог биш. Өглөө ч юм уу зарим хүн өглөө илүү төвлөрж авах, зарим хүн орой илүү төвлөрж идэг, тий? За тэгвэл зарим хүн дуу сонсож төвлөрдөг ш. Одоо интернетээс бас ингээ хайхлаар deep focus гэдэг байдаг. Deep music гэдэг хайгаараа. Deep music гэдэг хайхлаар төвлөрлийн гоё юм аюуд гарч ирдэг. Магадгүй тэр аяыг ингээ сонсохоор хүн яг ингээ чин сэтгэлээсээ төвлөрдөг хүмүүс байж. Тэгэхээр нэг өндөр бүтээмжтэй тийм зөөлөн намуухан гоё аяа сонсоод ажиллаа ихээр илүү бүтээмж гаргаад байдаг хүмүүс байж. За тэгвэл бүр ингээ гав ганцаараа байж байгаа төвлөрдөг хүмүүс байж тий. Тэгэхэд хүмүүс ингээ бужигнажсэн ч төвлөрөө байж тэр чинь нөгөө сэтгэл зүйн аргачлалыг сурцсан хүмүүс байгаа байхгүй. Мэргэжлийн. Тийм мэргэжлийн. Тэгэхээр төвлөрөл гэдэг зүйл дээр ерөөсөө бид нар хүүхдүүдийн хувьд бол яг
цаг хугацаатайгаа өөрийнхөө ингээд цагийн төлөвлөгөөтэйгөө барьж ажиллавал илүү зүгээр байгаа. Тийм ба. Тэгэхээр төвлөрөл гэдэг зүйл бол юм маш чухал зүйл. Ялангуяа одоо үедтэй ингээд сая ярьсан шиг маш олон интернет гэдэргээд асуудлууд яг миний хувьд бол өсвөр насны хүүхэд учраас өсвөр насны найзуудтай хүний хувьд тэр асуудлууд толгараад байна. Хэцүү байна. Тийм учраас энэ дээр шийдэл хийхэд төвлөрөх хэрэгтэй байна. Тэгэхээр төвлөрөл дээр хамгийн сайн арга нь болохоор яг ингээд тогтмол цагаар өдөр болгон яг нэг зүйлээ тодорхойлох хэрэгтэй байна. Хэмнэлцээ арга гэж ярьсан тийм өдөр бүр нэг цагийг ингээд барьж ажиллах зүгээр ах юм шүү дээ тийм ээ. Манай багшийн хувьд ямар арга шилдэг вэ? За миний хувьд ерөнхийдөө хэмнэлцээ арга байхгүй. За би өглөөний цагаар төвлөрөх их дуртай. Тэгээ хүн төвлөрөл хийгээд ирэхлээр яг ингээд бас өөр өөрийгөө илүү сонсч мэдэж эхэлдэг. Чи ч гэсэн ингээд төвлөрөл хийгээд нэг үзээрэй. За яг өөртөөгөө ингээд чимээгүй нам гүн байдалд суугаад тэр намуу гаяыг сонсоод би гэж яг хин юм бэ тийм ээ? Би өндөр бүтээмжтэй байж чаддгийм үү? Би айл цагт өндөр бүтээмжтэй байдгийм болоо гэнгээ ингээд өөрөөсөө гоё асуултууд асууад байгаа. Тэгэхээр тэр асуулт дундаас өөрийн чинь гаргалгаа гараад ирэх. Нэрээ би хэзээ төвлөр. Нэрээ би гэж хин юм бэ? Би ер нь бүтээмжтэй хүн юм уу эсвэл бүтээмжгүй нэг хүн юм уу? Би цагаа төлөвлөдөг юм уу эсвэл бусдын цаг төлөвлөгөөнд ороод яваад гэдэг юм тийм ээ. Цагаа төлөвлөдөг хүүхэд бол амдшгүй маш ингээ бүтээмж өндөр байдаг ш. За өнөөдөр цагаа төлөвлөсөн өнөөдөр би тийм сургалтаа ингэж номоо уншина гэж байж итэл магадгүй нэг найз нь утастаад ч юм ирээд ч юм уу те. За чингүүний хоёулаа өнөөдөр нэг хамт кино үзчихгүй эсвэл хамтдаа хоёулаа нэг цай авангаа жоохон юм ярих уу. Уучлаарай найз нь өнөөдөр төлөвлөсөн ажилтаа байгаа. Ингээд цагаа төлөвлөсөн болохоор би өнөөдөр яг амжихгүй байгаа харин тэр өдөр амжиж болох юм аа. Ингээ сонголттой сууж. Тэр хүн яаж н өөр хүний төлөвлөгөөнд орохгүй байна гэсэн. Тийм байгаад. Амар олон зүйлийг амьдралаар яваад байдаг. Тэгтээ ингээл өөрийгөө яг өсвөрнөс төгтөд амар завгүй би ингээд үнэхээр завгүй амьдарч юм. Ингээд надад зөндөө олон зүйл байна гэдэг. Тэгээ яг ингээд дараа нь харангууд яг үр дүндэн тэг эцсийн мөчөд хэр одоо үр дүнтэй ажилласан байх бол амар одоо дутуу ажиллажчихсан байдаг. Нэг л ингээл амар их зүйл хийгээд байгаа юм болохоор тэр нөх их зүйл иш ингээд жоохон зүйл болдог. Яг энэ зүйл нь төвлөрөхгүй байснаас болоод тий өөрийгөө мартчихсан ерөөс ингээд тэгэхээр үдсэж байгаа хүмүүс бас бодож байгаа төвлөрөл бясалгал хоёрыг юугаар ялгаатай бол за тэгэхээр одоо төвлөрлийг хийхдээ бид нар зарим хүмүүс бясалгалаар хийж болдог гэж ярьдаг шүү дээ бясалгалаар хийж болдог йогоор хийж болдог за тэгэхээр бясалгалч гэсэн төвлөрлийн нэг хэсэг байхгүй яг өөрийг ингээд төвлөрүүлээд тэр чинь ингээд амьсгалаа тий өөрийнхөө ингээд бие организмыг оюун санаагаа бие бэлдраа ингээ бүгдийг ажиглаа яаж яадаг штеп бясалгал йог гэд нар чинь тэгэхээр тэр бас ингээ төвлөрөлд илүү хүчтэй ингээ өөрийгөө бэлтэж байна гэсэн үг. За бясалгал хийгээ сурцсан йог хийгээ сурцсан хүмүүс болохоор төвлөрөхөд илүү хялбар байдаг яг нь маш хялбар байдаг. Яг үлдэртэй тэргүй бясалгал хийгээд ингээ удаан хугацаагаар суугаа сурцсан хүмүүс байна. Тийм ээ. Тэгэхээр за одоо би чамаас нэг асуулт асууя. Гэхдээ нэг хэцүү биш те. За чи өдөр бүр ингээд ажлууд хийгээ байж байгаа. Янз бүрийн ажлууд хийж чинь чи хичээлдээ явж гэн подкаст хийж чинь чөлөө цаг маш их байна те. За энэ зур өөртөө ингээд ер нь дүгнэлт хийж ирсэн үү? Хийж байгаа ажлуудаа 7 хоногор ч юм уу, сараар ч юм уу. Яг оройд ч юм уу орон дотор орчод дүгнэлт хийх юм болов гэж бодлоо. Зөвхөн өнөөдөр юу хий, яавь, эсвэл дүгнэлттэй бас тэг амар хийдгүү юм шиг. Төлөвлөгөөс амар их гаргадаг юм санагдаад. За энэ талаа нэг ингээд. Гэхдээ яг хуу бичсэн тохиолдолд яг чеклдэг. Ингээд зөвхөн төлөвлөгөө гаргачлаа. Тэгвэл за яг энэ 7 хоног тийм гэсэн гол ажлуудаа хийж чадлаа. Энэ 7 хоног заавал хийж өгсөн бол хийлээгээд сард ч юм уу 7 хоногор ч юм уу эсвэл яг хэсэг бүр аимшигтай ачаалтай өгöd гардаг байхгүй юу? Ингээд өөр сайн дурын ажлууд амар ихтэй ингээд миний аюу хувийн ажил ихтэй, сургуулаас ажил ихтэй, баахан бие даалтуудтай тохиолдол бүгдийг тэмдэглээд, чеклээд тэгж дүгнэлт болно. За тийм тэр чинь бас нэг талаараа дүгнэлт болж байгаа байхгүй. Гэхдээ би хүүхдүүдэд одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар яг төлөвлөдөг тий бүх хүн төлөвлөдөг. За адаглаад одоо жил дуусаад шинэ жил эхлэхэд бүх хүүхэд бүх хүмүүс төлөвлөгөө зорилго тавьдаг тий. За 2022 онд алаад өгнө гэл тий. За жишээ нь чи ямар төлөвлөгөө тавьсан 2022 онд би одоо зорилго чинь юу байсан? YouTube-ээ сайн хөгжүүлэх, хичээлээ дөнгөө гаргах гэж маш олон сайн дурын ажлуудыг хийх гэдэг. Тийм байна.
Бис оны сүлд дүгнсэн юм биш үү? За тийм. Ингээд за чи зөндөө зорилго тавьсан байгаа. Яг энэ шиг хүн болгон маш их зорилго тавьдаг байхгүй юу? Гэтэл жилийн эцэст тэр хүмүүсийн 92% нь төлөвлөгөө зорилго нь биелээгүй ч. Ердөө 8% нь биелсэн. Хэцүү. Тэгэхээр тэр 8%-д хинбэ гэхээр нөгөө тэр бомтонгууд нөгөө нэг мундаг амжилтаа явж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс яадаг вэ гэхээр зорилго тавьдаг, зорилгынхаа төлөө үйлдэл хийдэг, манлайлж чаддаг, тийм ээ? Хувь хүний хөгжилтэд анхаардаг, цагаа төлөвлөдөг ийм хүмүүс байна. Тэгэхээр би энэ дээр яг юу гэж хэлэх гээд байна гэхээр хүүхдүүд маань төлөвлөгөө зорилго тавих хэрэгтэй, тийм ээ? Тэр зорилгоо бид нэр дүгнж яах нь аягүй чухал. Жишээ сая одоо ингээд улирал дуслаа шүү дээ, тийм? Эхний улирал дуслаа. Одоо дараач улирал ингээд бүхэл бүтэн 3 сар өнгөрсөн юм чинь жил гараа, тийм? Одоо 9 сар л үлдсэн байна. Тэгвэл энэ 3 сарын хугацаанд би яг юу хийсэн юм бэ? Тийм ээ? За энэ 3 сарын хугацаанд би нөгөө зорилго гэж тавьсан зүйлээсээ 4-ийн 1-ийг хийж чадчихв гэж дүгнэх хэрэгтэй байгаа. За ингээд дүгнэхлээр үнэхээр би чадсан байвал вау, би чадсан биш үү? Өөрийгөө урамшуул та. Өөртөө дуртай бэлуу авил яад энэ нэг ээждээ хэлээд би ээж ингээд зорилгынхаа 4-ийн 1-ийг биелүүлсэн байна. 4-ийн 1 нь өнгөрцөн байна. Чадсан байна. Би бэлуу идмээрээ эсвэл та надад авч явах эсвэл хамт идтий тий. За үнэхээр чадсан байвал өөрийгөө шагн дуртай зүйлээ ав. За чадаагүй бол яах юм? Дараа саруудаа би яаж саяхаа ингэж чадаагүйг нөхөж хийх вэ гэж илүү хичээх хэрэгтэй байгаа зү. Тэгэхээр дүгнэлт гэдэг юм маш чухал. Энэ дүгнэлтийг хийхин тулд ба дахиад төвлөрөх хэрэгтэй байгаа. Өөртөөгөө ярилцаад, өөрийгөө ойлгоод, тийм ээ? Тэгээд альва жижиг зүйлд би сатаарснаас болж л саяын 3 улирал би авах хэрэгтэй юм авч чадаагүй, хийх хэрэгтэй юм хийж чадаагүй, үйлдэл хийж чадаагүй байж таараш. Тэгвэл дараагийн зүйлүүдэд би яаж хичээл зүтгэл гаргаж үйлдэл хийжээж тухайн зорилгоо биелүүлэх вэ? Мэдээж илүү их эрч хүчтэй л ажиллах шаардлага гарч байгаа. Илүү бүтээмж нэмэх шаардлага гарч байгаа. За юм байдаг. Тэгэхээр манай өсвөр насны хүүхдүүд бол маш сайн төлөвлөж чаддаг байх нэ. Ер нь бол үлрэл олгонд ч юм уу те энэ хичээл энэ жил ална, эсвэл энэ жил ална гэж зөндөө тэгж боддог. Маш лайфлайк төлөвлөгөөнүүдийг гаргадаг. Тийм учраас ер нь ямар төлөвлөгөө байсан эндээ хүрсэн байна уу хүрээгүй гол нь сайн дүгнэх л хэрэгтэй байна. Яг юун дээр алдав дарааглал яг яах ёстойгоо илүү дүгнээд ямар нэг ажлыг төлөвлөж чадж байгаа чинь сайн дүгнээрээ гэж хөвгөлтэй хэлье. Тэгээд чимээс үлтийн подкаст маань ингээд өдөлж जैन тэгээд нэмж хэлхийг хүсэж байгаа. За одоо нэмж хэлэх зүйл гэхээр яг бид нар сая төвлөрөл гэдэг зүйлийн талаар ярьсан тийм. Тэгэхээр хүүхдүүд маань өндөр бүтээмжтэй байхын тулд төвлөрлөө илүү нэмэгдүүлээрээ. Үнэхээр төвлөрч хичээлээ хийхээр, үнэхээр төвлөрч өөртөө цаг зарцуулахыг хүсэж ивэл утас гэдэг зүйлээсээ багахан ч гэсэн холдоорой тийм. Хол тавьж агаад өөрийгөө маш гоё орчинд ингээд өөрийгөө төвлөрүүлж ажиллаа хийж байгаарай. Бидний өндөр бүтээмж юуг шаарддаг вэ гэхээр ур чадвар шаардж байгаа. Тэр ур чадвар нь юу вэ гэхээр өөрийгөө бид нар нэмэгдүүлэх, өөрийгөө сайжруулах тий жижигэн зүйлүүдийг нийлүүлээд ирэхээр л энэ ур чадрууд маань бий болоод бид нар энэнийхээ үр дүнгээр өндөр бүтээмжийг бий болгож чадах юм аа. Тэгэхээр хүүхэд бүр чадна, төлөвлөгөө гаргадаг хүүхэд бүр байгаа. Тэгвэл дүгндэг хүүхэд бүр байгаарай гэж багш цагмаар байна. За тэгээд манай подкастт өрсөлдсөн ирсэн цаг зав зорцуулсан танд маш их баярлалаа. Тэгээд подкастаа дуустал үзэгчтэй маш их баярлалаа. Ингээд чиний үзэгчдийн подкаст энэ үргэлж хөтлөж байна. Баяр таа. За баяр таа, баярлалаа.